Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Та бүхэнд Cooktie нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2004 оны 12 сард Cooktie нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнтэйгээ учран залгаж эхэлсэн билээ. Ингээд 10 жилийн хугацаанд Cooktie нэвтрүүлэг маань үзэгч та бүхний тэр дундаа Монголын хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шин шатанд гаргах зорилгоо хүртэлэн мөн түүнээс гадна хүн амын эрүүл мэндтэй холбоотой бүх нийтийн хооллох соёлтой холбоотой энэхүү нэвтрүүлгүүдийг цуглаар хүргэж өнөөдрийн байдлаар 505 дугаарыг үзэгч та бүхэнд хүргэсэн байна. Ингээд Cooktie нэвтрүүлгийн 10 жилийн зориулсан цуврал нэвтрүүлэг маань хүргэлж байна. I got to stop. Yeah. Yeah. She had all that I wanted and more. And I've seen honeybees before. She started buzzing in my ear, buzzing in my brain. Got stung all over, but I feel no pain. I'm not. I got to stop. But I don't think I'm complaining. I'm mighty pleased we met. 'Cause you give me one little peck on the back of my neck. And I break out in a cold, cold sweat. Well, if I lick the 102, I won't let nobody sting me but you. I'll be buzzing on your hive every day if I ever. I'm never gonna leave one side right, 'cause I'm not. I got to stop. Yeah. Yeah. And I don't think I'm complaining. I'm mighty pleased we met. 'Cause you give me one little peck on the back of my neck. And I break out in a cold, cold sweat. Well, if I lick up to 102, I won't let nobody sting me but you. I'll be buzzing on your hive every day if I ever. I'm never gonna leave one side right, 'cause I'm not. I got to stop. Yeah, I got to stop. Yeah. Yeah, she had all that I wanted and more. And I've seen honeybees before. She started buzzing in my ear, buzzing in my brain. Got stung all over, but I feel no pain. I'm not. I got to stop. But I don't think I'm complaining. I'm mighty pleased we met. 'Cause you give me one little peck on the back of my neck. And I break out in a cold, cold sweat. Well, if I lick the 102, I won't let nobody sting me but you. I'll be buzzing on your hive every day if I ever. I'm never gonna leave one side right, 'cause I'm. Yeah. За өнөөдрийн дугаарын онцлог бол үзэгч та бүхэнд Cooktie нэвтрүүлгийг хүргэхэд гүн тусалцаа үзүүлэн зөвлөгөө болон мэдлэг мэрэгчлээ хуваалцсан. Дээрээс нь бас нэвтрүүлгийн маань онцлогийг илүү их гаргаж өгдөг ийм чиглэлийн хүмүүсийг та бүхэнд олзуулахад бидний энэ хүн нэвтрүүлэг маань зорьсон юм. Тэгэхээр өнөөдрийн дугаартаас хүрэлцэн ирсэн эрхэм зочтой та бүхнийг танилцуулъя. Ингээд Эрдэнэ багштай би микрофоныг шилжүүлье. Тэгэхээр манай Эрдэнэ багш маань энэ хүн нэвтрүүлгийг бас бүтгэхэд бид нартай байнга хамтран ажилладаг эрхэм зочдыг бас танилцуулнаа. За тэгээд нийт үзэгчдээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За ингээд өнөөдрийн манай Cooktie нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард за хүндэт зочдоор за ямар одоо зочд маань хүрэлцэн ирсэн байна. За эдгээрээ та бүхэндээ танилцуулъя. За миний баруун гар талд Монголын тогоочлолын холбооны ерөнхийлөгч доктор профессор Октябрь бай. За мөн одоо дараагийн зочин бол UBS телевизийн уран бүтээлийн бодлого эрхэлсэн Дэд Захирал Баяр. За дараагийн зочин маань хоол үйлдвэрлэлийн бишгэлгээний хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн гишүүн доктор профессор Наран Гэрэл. За удаах зочин маань шинжилгээ ухааны технологийн их сургуулийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн технологийн менежментийн тэнхимийн эрхлэгч доктор профессор миний багш Оюун Цэцэг. За дараагийн зочин маань Бат Цэнгэл. За манай Бат Цэнгэл маань Монголын зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал докторант. За ийм одоо зочид маань өнөөдрийн манай нэвтрүүлэгт хүндэт зочноор өргөдөн иржээ. Сайн байцгаана эрхэм үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Мөн удахгүй болгож байгаа шинэ оны баярын мэндийг Бородын Овчтой рестораны зүгээс та бүхэндээ хүргэж байна. За ингээ өнөөдөр Cooktie нэвтрүүлгийн маань
10 жилийн явуулж байна. Энэ 10 жилийн яваг тохиолдуулаад манай ресторанд маань нэлээд хүндтэй зочид маань ирсэн байна. Тэгээд энийг зочдод зориулаад би нэг салаад нэг үндсэн хоол бэлтгэхээр боллоо. Тэгээ манай өнөөдрийн салаатанд маань мэдээ шинэ ногооны салаатаа би өрлөн помидор, луун, эрдэс гэх зэрэг ногоонуудаар баяжууллаа. Салаатыг маань идэхдээ гахаан утсан мах, чанмал, хям гэх зэрэгээр хачилж идэхээр би бас сонголоо. Дараагийн үндсэн хоол маань өкрийн гол мах байгаа. За ингээд өкрийн гол махаа бид нэр яг ил гал дээр шар За манай салаад зууш маань бэлэн боллоо. Ингээд зочтой төмөрөө салаад зуушаа. Cook Time нэвтрүүлгийнхээ 10 жилийн босгон дээр за 10 жилийн одоо хугацаанд бидэнтэй хамт байж бидний өгсөн одоо тийм ээ ялангуяа энэ хоол үйлдвэрлэл үйлчлэгээтэй холбоотой технологийн одоо мэдээллүүдийг тийм ээ авч одоо өөрийнхөө одоо амьдрал ах уйдаа бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэхэд одоо үнэтэй одоо сайхан хувь нэмэр оруулсан нийт үзэгчтэй дахин одоо баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр бид бол яг энэ одоо яг энэ өдрүүдэд бол ер нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд Cook Time нэвтрүүлэг ер нь юу хийв? Нийгэмд бол ямар үүрэг гүйцэтгэв гэдгийг л өнөөдөр нэгтгэн дүгнэж за тэгээд дараагийнхан одоо юу гэдгийг тий хоёр дахь ч одоо 10 жилийнхаа бодлогыг бол одоо тодорхойлж байна л да. За тэгэхээр ер нь бол анханасаа бол ер нь манад бол ер нь телевизийн урлагт ер нь одоо бидний ярьдгаар бол нөгөө телевизийн одоо байгууллагууд бол их цөөхөн байлаа шүү дээ тийм ээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз, за UBS телевиз, 25 дугаар суваг телевиз гэдэг. За тэгээд TV9 гэдэг ер нь юм байсан. Одоо өнөөдөр бол ер нь хот одоо улсын хэмжээнд бол ингээл аваад үзэх юм бол олон одоо телевизүүд бол өнөөдөр үүсэж бий болоод ингээд бол яг хоо ер нь энэ мэдээллийн нэг орон зай бол маш их эрчимтэй хөгж одоо ийм одоо үе шатанд ороод байна л да. Тэгэхээр ер нь энэ телевизийн нэвтрүүлэгт бол нэг хүүхдийн нэвтрүүлэг, улс төрийн одоо юу гэдэг тайм нэвтрүүлэг гэдэг юм уу мэдээл гэдэгтэй адилхан энэ хоолны нэвтрүүлэг гэдэг бол одоо тухайн үед бол ер нь бас яг юм бие даасан байдлаар байгаагүй л дээ. Зүгээр булан бол байсан тийм ээ. Одоо юу гэдгийг UBS телевизийн дэрэгд бол Mass Cook Show гэдэг. Тэр нь бол одоо юу гэдэг нэг бүхэл бүтэн одоо нэг нэвтрүүлгийн дэрэгт нэг булангаар тэгээ ер нь бол энэ өөрөө бол зөвхөн хоолоор бол дамжуулаад бас нийгэмд бол бас өөрийнхөө мэдээллийг өгөхөд бол бас л нэг одоо хувь нэмэр оруулж ирсэн. Тэгээд дээрэс нь бол одоо UBS телевизэд бол бас Сеул одоо ресторан гэл тэр тухайн үед бол нэг 10 минутын өглөө хөтөлбөрт бол ингээл хоолыг бол заадаг. Тэ нэг ийм одоо булан бол бас байсан. Манай хувьд бол юу юм бэхээр бүр ингээл систем тэ нэг асандаа бол нийт иргэдийнхээ нэрүүл мэнд хоолны боловсролыг хэрхэн яаж одоо дээшлүүлэх. Тэгээд дээрэс нь ялангуяа энэ тухайн тэр цаг үед бол ер нь дэлхийн одоо хөгжилтэй. Ер нь манай энэ хоолны салбарын одоо гаргаж байгаа энэ хоол бүтээгдэхүүн хэр зэрэг одоо нийцэж байна. Технологийн хувьд бол ер нь хэр зэрэг үнэн зөв явж байна. За тэгэл одоо цаашлаад энэ тэнд ажиллаж байгаа ажлагчдын мэргэжлийн мэдлэг ур чадвар яг ямар байна. За тэгээ ер нь бол бас л энэ ер нь эрэгтэй тогооч нарын хувьд бол бас эслэг хувийн юм бол ер нь их нэлээд их тийм цөөхөн байлаа шүү дээ. Ер нь тийм гендрийн асуудал бол тийм ер нь эрэгтэй тогооч нарыг бол бас тэр болгоом бол бас ер нь нийгэмд бол хүлээж авахд бол бас тийм сонин одоо байсан баг. За тэгээ манай нэвтрүүлэг яг ер нь бол нэгдүгээрт нь технологийн бодлого хамгийн гол нь яг одоо тийм тэгээ хоёрдугаарт нь мэдээллийн орон зайд бол бас энэ хоолын одоо бол хийх тэр арга технологи тэнтэй чинь түүхийд материалд хэрхэн яаж зөв ажиллах тэгээд тоног төхөөрөмж багаж хэрэгсэл эдгээр дээр нь бол хэрхэн яаж одоо бол ажиллах тэгээ энэ нь бол одоо хамгийн гол юм бол манай иргэдэд бол их тухайн үед л их сонирхолтой байсан л да. Тэгээд яг одоо цагт бол одоо телевизийн олон сувг нэвтрүүлгүүд бол ингээл яг хөөр бий болцсон байна. Өөрийнхөө одоо төрөл жанраар яг хоолны нэвтрүүлгүүд бол өнөөдөр явж штэ. Ердөө шахаж савлав. Тамиг жимсний шүвс. За тэгээ юуны өмнө би Cook Time
энэ нэвтрүүлэг хийдэг уран бүтээлчтэй 10 жилийн хаваан баярын мэндийг хүргэе. Энэ Cook Time гэдэг энэ нэвтрүүлэг маань үнэхээр уран бүтээлч та бүгдийн бас нэр их хөдөлмөр. Энэ 10 жилд одоо хийсэн тэр нарийн мэрэгжил, тэр хийсэн одоо бүтээлүүд нь би бүтээл гэж ярина. Энэ бүтээлүүд маань одоо үнэхээр ард түмэнд хүрсэн ийм том одоо уран бүтээлтэй уран бүтээлчд байгаамаа та нар минь тэгээд тавтай алуу мэндийг дэвшүүлье. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Нэрээ одоо бодоход ингээд 10 жил болцсон байна шүү дээ. Тийм ээ. Тэгээд 10 жилийн хугацаа гэдэг бол одоо тэр үед гарч ирсэн хүүхэд бол одоо 10 50 хүүхэд гэж юм тийм ээ. Тэр нэлэх хүүхэд бол эхээс гарахтаа л одоо бас л хоол идэж таарсан. Тэгээд энэ бүтээлийг хийж яхад бол би саяхал юм шиг санагдчихээн л да. Тэгээд эрдэнэхөө маань одоо ирээд ийм бүтээл хийя, ийм одоо хоол идэх юм нэвтрүүлэг хийя гэж хаад тухайн үедээ бид бас их бодож ярилцж ирсэн. Ямар болох вэ? Хүн яаж хүлээж авах вэ? Ер нь гадаадын юмд бол биш үү? Азийн, Европын ингээл өмнөд хоол идэх ингээл бүр сувг хүртэл байдаг. Тэгэхээр зэрэг тэр энтрийг бодоод байхад бол бид нэр үнэхээр тэгье. Тэгээд мэрэгжлийн талаас хүмүүст үзүүлэх талаас нь гол сайхан талаас нь нард өмнөдөө үзэгчтэй бас хүртэх болгонд би мэрэгжлийн өөр их нэрдэн одоо захирлын тийм ээ энэ хийж чаддаг юмнуудаа гаргахад бол өөр нэг санаа зовх юмгүй байлаа. Тэгэхээр энэ Монголын нийт үзэгчид за хоол үйлдвэрлэлийн салбарын мэрэгжилтнүүдийн их дуртай нэвтрүүлгийн нэг нь бол энэ 10 жилийн өмнө анхны дугаараа одоо үзэгчдийн хоомд авсан энэ Cook Time нэвтрүүлэг л дээ. Тэгэхээр энэ Cook Time нэвтрүүлгийг одоо гүн шим сургалтын төв UBS телевиз хамтраад ингээд одоо бүтэн 10 жилийн турш одоо тууштай явуулж, тогтмол явуулж энэ маань одоо ингээд хүмүүсийн хамгийн дуртай ийм одоо үздэг нэвтрүүлгийн нэг болж өршөгдсөн байна. Тэгэхээр энэ ер нь хоол үйлдвэрлэлийн салбар бол маш хурдтай хөгжиж байгаа салбар. Үнэхээр одоо өөрийнхөө цэг салбарын тооны өсөлт, хэрэглэгчдийн тооны өсөлтийн хувьд бол үнэхээр одоо аль салбараас тутахгүй маш том ийм салбар болсон. Ийм салбарын хөгжилт ч гэсэн нэг талаас, за нөгөө талаас өдөр тутам одоо хооллох соёл гэдэг юм уу, зөв амьдралын хэв маягт шилжиж байгаа ард түмний хувьд энэ хоол ундааны тухай, хооллох соёлын тухай энийг одоо ингэж одоо 7 хоног болгон нийтдээ 500-аар удаа зүйлсэн байна. Ингэж өгнө гэдэг бол энэ манай салбарын хөгжилд оруулж байгаа их жинтэй хувь нэмэр гэж би бас энэ мэрэгжлийн холбооны ерөнхийлөгчийн хувьд үзэж байгаа юм л да. За тэгээ ер нь бол өнөөдөр гүн шим сургалтын төв ялангуяа энэ төвөөс одоо эхлэн явуулдаг энэ Cook Time нэвтрүүлэг маань үндсэндээ 10 жил болцсон юм байна. За ингээд 10 жилийн өнгөрсөн одоо энэ Cook Time нэвтрүүлгийн өнгөрсөн үеийн одоо туршлага ололтыг авч үзэх юм бол би одоо юу гэдэг юм жинэ гэхээр ер нь манай монголчууд бол хоол ундандаа бас их төдийлөн одоо тийм чухалчилж анхаарал хандуулахгүй байж ирсэн. Ер нь бол тоогоочийн мэрэгжлийг одоо бараг л энгийн айлын гэрийн тий ихнэр авгаа одоо бүгдээрээ л хоол хийдэг гэсэн ийм бүгдэл чадна гэсэн ийм хандлагатай. Гэтэл энэ Cook Time нэвтрүүлэг бол зөвхөн миний бодож байгаагаар бол анхны одоо яг хоолыг яаж хийх үү технологийн яг шинжлэх ухааны үндэстэй ингэж одоо зааж сургаж одоо олон нийтийн хүртэл болгосон анхны мэрэгжлийн түвшинд одоо бэлтгэгдсэн ийм нэвтрүүлгээ гэж ингэж үздэг. За нөгөө талаар бол Cook Time нэвтрүүлгийг бол гүн шим гэдэг яг энэ хоол үйлдвэрлэл үйлчлэгээний мэрэгжлийн одоо сургалтын төв хариуцж явуулж ирсний бас нэг ач холбогдол нь энэ бүх нэвтрүүлэг бол цаана сургалтын материал болоод хэрэглэгдэхүүн болоод тэр олон одоо тоогооч нарыг мэрэгжлийн түвшинд бэлтгэхэд бол сургалтын сайхан одоо гарын авлага болчихж байгаа юм. DVD бэлтгээд одоо 501 DVD бэлтгэсэн байна гэж би өнөөдөр сонслоо л да. Тэгэхээр энэ бол маш том одоо гарын авлага. Тэгэхээр яхаггүй Cook Time нэвтрүүлэг анх гарч байхдаа бас манай байгууллагатай миний ажиллаж исэн байгууллагатай хамтарч ажиллаж исэн. Тэгэхээр хоолны салбарт ер нь хяналт шалгалт түүхэн байсан л да. Тэгэх тусмаа зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш бол улсын бодлогоос жоохон хүндий хүн болгон өөрөөрөө бизнесийг хийгээ явахад хоол үйлдвэрлэл төр чинь хяналт шалгалт зайлшгүй хэрэгтэй байсан. Тэгээ энэ асуудлаар бас энэ студийнхэн орхигдуулаагүй энэ салбарт бол хяналт шалгалт нь бас чухал юм аа гэдгийг үзээд энэ байгууллагатай хамтарч ажиллая. Энд юу шаардлагатай байна вэ? Ялангуяа хоол хүнсний аюулгүй байдал гэдэг талаар бол анхаарал тавьж одоо иргэдэд мэдээлэл хүргэх
гэх тийм ээ ах мэдлэг өөх энэ тал дээр бол бас чимгүү хувийн нэмрийг оруулсан гэж миний хувьд бол боддог. За тэгээд зориуд эдний студис Cook News гэдэг тийм шинэ мэдээгээр биднийг бас хангах зорилгоор манай байгууллагатай хамтраад худалдааны төвүүдээр хоолны газруудаар яваад одоо нийтийн хоолны газарт ямар ололт амжилттай байна уу, ямар туршлага байна уу, ямар хөгжил байна уу тийм ээ аюулгүй байдлаа хангахын тулд хүмүүс яах ёстой гэдэг тал дээр таны мэдхүн өргөн мэдлэгийг бас хүргэжсэн гэж миний хувьд бол бодож байна. За тэгэхээр Cook Time гэдэг нэвтрүүлэг маань өөрөө анх гарсан цагаасаа эхлээд мэргэжлийн чиглэл рүүгээ илүү хандсан юм байна. Яагаад гэвэл ерөөсөө нэрнийхээ хувьд ч гэсэн тийм ээ Cook Time гингүүд зүгээр энгийн гэрийн эзэгтэй хүртэл одоо хоолоо хэрхэн хийх вэ? За тэр хийсэн хоолоо хэрхэн одоо тавглах уу тийм ээ тавгалсан хоолоо ямар хуу одоо зассан ширээн дээр тавих нь одоо үйлчлүүлэгчтэй болон тэрийг эдэж хэрэглэгч байгаа хүмүүстэй таашаалтай байх вэ гэдэг талаас энэ бол ерөөсөө мэргэжил тэр тусмаа үйлчилгээний соёлыг түгээж анхдагчаар олон нийтэд одоо түгээж чадсан маш мундаг том нэвтрүүлэг гэж бид нар үздэг. Би ч өөрөө тэгж боддог. За тийм учраас бол ер нь ингээд хоол гэдэг маань өөрөө урлаг. Одоо өшөө илүү их сайхан урлагийн бүр бүтээл болж эхэлж байгаа. Тэгэхээр ер нь анх одоо энэ нэвтрүүлэг гарснаас хойш салбарын хувьд бол нэг том одоо алхам хийгдсэн. За тэр алхам нь юу вэ гэвэл шинжлэх ухааны үндэстэйгээр хооллох ёстой байна. За соёлтой одоо үйлчлэгээ байх ёстой байна. Энэ хоолыг чинь их сайхан соёлтой хэрэглэх ёстой байна гэдэг энийг бол түгэж чадсанараа маш их давуу талтай гэж би үнэлж үзэж явдаг. За тийм учраас бол ер нь энэ нэвтрүүлэг Cook Time гэдэг нэвтрүүлэг нь тодорхой графиктаар гараад хэрэглэгч нь өөрсдөө бүр хүлээдэг болчихсон. Мөн үйлчлэгээний байгууллагууд хүртэл зарим үйлчлэгээний ажилчид ярьж байдаг. Cook Time бол миний тодорхой хэмжээний одоо үйлчлэгээний анхны багш гэж ярьж байсан хүн байсан. Бид нар ч гэсэн ер нь яг онол талаас нь онол дадлага гэдэг бол уулын зөрж болохгүй их мундаг холбоотой байх хэрэгтэй байгаа. Тийм ч учраас бол онлынхын төвшөнд ер нь шинжлэх ухааны үндэслэлтэй ингэж одоо хийж болдгийм. Энэ нь бол ийм үйлчлэгээний чанарыг бий болгодог гэдгийг харуулж чаддгаар их даваа талтай гэж үздэг. Бидний телевизээр нэгэнт гараад ард түмэнд ингээд гарч эхэлж эхний дугаараасаа эхлээд мэдөө энийг гой дараа нь DVD болох хэрэгтэй. Тэгэх юм бол одоо ингээд нэг 10 жилийн дараа ингээд нөгөө ч юм өстой мундаг одоо ном гарын авлагатай болж ийтэй гэсэн тгийгээд эхэлсэн. Тэгээ би сая сонсч явахад 500-аад одоо нэр төрлийн авлын заавар DVD гарсан ба шүү дээ. Энэ ямар мундаг амжилт вэ? Тэгээ би өнөөдөр тухайн үед бол ерөөсөө би зүгээр гэрийнхээ одоо хүнээс л эхнэрээсээ тийм ээ жишээ авахад танаа Cook Time чинь яагаад цагаас хоцорч гараад байна гэдэг. Тий, хүлээлттэй. Яагаад гэвэл тэрийг бичиж авдаг. Ийм зузаан юутай. Тэгээ тэр бүхнийг одоо хоол хийхгүй ш. Тэгсэн мөртлөө тэгж бичиж аваа. Тэгээ тэрэндээ бас амьдралдаа хаяа намайг их чинь хоол хийцэн тэр байж идэг. Тэгээ энэ бол зөвхөн манай одоо гэр бүлийн биш бүх одоо эзэгтэй нар энийг бол одоо хоолыг одоо өөрөөж хийх тийм ээ тэр соёлыг сурах бид нар чинь хийж явахдаа албагсэр яаж тавих баяр ёслолын юм дээр одоо энэ юу маань ямар байх вэ гэж аль болох entertainment талаас хэдүүлээ ярилцчихсэн тийм ээ тэр үед телевиз цөөхөн байсан учраас бас нэг тэр бүхэн хоолны нэвтрүүлэг хийгээд байдгүй байж л дээ. Одоо бүх телевизүүд хоол хийдэг болсон. Тэр дотроос би өөрхөн Cook Time-ыг л үздэг. Нэг үг байл. Тэгээд энэ л бол одоо бидний энэ Улаанбаатар телевизийн хөгжилд маш том алхам хийсэн шүү дээ. Олон студиудад би одоо хамтарч ажиллаж байсан үе би. Тэгэхдээ одоо хүртэл одоо тэр студийн доктортой ажиллах ямар дуусахгүй их гоё бүтээл байна вэ? Яг үнэхээр UBS Leeds бол ялцчгүй Cook Time нэвтрүүлгийг бас үлгэдэж авсан хамгийн одоо юм замын нэг сайхан цагаан болгож өгсөн те ийм телевиз болмоо. Тэгээд би одоо санаж байна л да яг анх нэвтрүүлгээ биелдээд хамгийн анхны дугаарыг UBS Leeds-ийн одоо уран бүтээлийн зөвлөл гэж байдаг багтай тэднэрт үзүүлээд маш их шүмж авч ирсэн л та. Та нарын одоо камерын чинь тавилт юм байна, гэрэл чинь юм байна, өтөгчөө та нар ингэж яриулах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр ялтчгүй бол энэ нэвтрүүлэг бас мэргэжлийн төвшин ингэж бэлтгэгдэхэд хамгийн ихний одоо зөвлөгөө хүнтэй одоо энэ сургамжуудыг өгсөн юм бол манай баярах байдаг. Тэгээд би танд хувьсаа бас талархлаа илэрхийлье. Ямар ч гэсэн таны ингэж үлгэдэж авсан Cook Time нэвтрүүлэг өнөөдөр 10 жилийн өдөр хүрсэн байна. Танд баярлалаа. За баярлалаа мэд. Тэгээд бидний
хамтын ажиллаа гэж ярина тийм ээ, бүтээл уран бүтээлийн хамтын ажиллаа. Зүгээр нэг хоол хийдэг нэг юм биш. Олон хоол хийдэг хүмүүс бий л дээ. Тэрэн дундаас хамгийн онцгой шүү гэдгийг л ахын дахин хэлье. Ягаад гэвэл би өөрөө хийж байгаа бүтээлүүд бол сэтгэл хангалуун байдаг. Тэгээд тэр телевизээр гарна гэдэг бол тийм ээ, уран бүтээлчд асар их үүрэг оногддог л. Тэгээ бидний тэр Эрдэнэ хүүгийн ард та нарын хийж байгаа тэр ардлын энтрийг бол тийм ээ, биднээс үлж байгаа гаргасан шүү дээ. Ийм тогоо ядаж ийм юм бай, саримс ногоо энд нь гоё тавья гэдэг. Одоо тэр бол бидний гарын авлага болсон. Энэ бусад телевизүүд би тэгж ойлгодог. Та нараас жишээ авсан. Тийм ээ, тэгээд хоол энэ гоё юм бай шүү гэдэг ингээд төрлөөр гоё одоо тоогооч нь хийж ин л да. Одоо Турк хоолны ягчиг шиг, энтхэг шиг тийм ээ. Тэр дотроос онцгой байдаг та нар. Ахын одоо би бүр чин сэтгэлээсээ хэлж уран бүтээлд ингэж үнчээр ажилласан бас Cook-Time-ийнхнаа дахин халуун баяр хүргье. За мэдээж энэ нэвтрүүлэг бол цаашаа үргэлжлээд одоо 10 20 тэрнээс цаашаас ч л одоо урт удаан хугацаанд оршин тогтнох хаа гэж би бол найдаж байгаа. За тэгээд дараа цаашдын дараагийн 10 жилийн зорилт гэд ингээд хэлэх юм бол зүгээр би саналаа хэлж байгаа л да тийм. Хүн амын одоо хоолны босрлыг хоолоо яаж хэрэглэх үү? Эрүүл мэнд ер нь бол хоол бол одоо эрүүл явахын хамгийн гол суур үндэс. Угаасаа энийг бол шинжлэх ухаан бол нотолцсон. Буруу хоолсноос болоод маш олон одоо өвчмөний их суралж болдог гэдгийг ерөөсөө одоо энэ бол шинжлэх ухаан бол нотолцсон зүйл. Одоо өмнө байхгүйсэн янз бүрийн тийм өвчлөлүүд монголчууд маш их бие муутай болцсон тийм. Нэг ийм ухаантай хүн хэлсэн байдаг нэг тийм үгийг бол би бас ярих дуртай. Хэрвээ хүн хоолыг имшиг хэрэглэхгүй бол дараа нь имийг хоол шиг хэрэглэнэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ингэхгүй тулд тийм ээ хоолыг яг яаж имшиг хэрэглэх үү гэсэн энэ талын мэдлэг рүү л одоо хүн амын энэ мэдлэгийг л дэвшүүлэхлийн нэвтрүүлгийн дараагийн 10 жилийн одоо зорилт бол үйл ажиллагаа чиглэгдээсэ гэж би бол бодож байна. Нэг жимсний шүүс. Энэ манай хоол үйлдвэрлэл үйлчлэгээний салбарыг сурталчлахад ялангуяа одоо энэ шилдэг уран авьяастай тоогоочдор тэргүүний тоогоочдор маструудыг бас сурталчлахад энэ Cook-Time-ийн оруулсан хувь нэмэр маш их. 10 жилийн хугацаанд ер нь зүгээр энэ бусад нэвтрүүлгээс ялгагдах онцлог гэвэл одоо юу гэж хэлэх юм бэ? Ер нь одоо энэ нэвтрүүлгийг бүтээж байгаа, явуулж байгаа, зургалж байгаа аль ч нөхдүүд гэсэн одоо энэ салбарыг нарийн онцлогийг мэдсэн ийм мэргэжилтнүүд хөдөлж явж байгаараа бас онцлог байгаа юм. Ийм учраас энэ Cook-Time нэвтрүүлгийн 10 жилийн одоо 500 одоо тийм нэвтрүүлэг явуулсан байна шүү дээ. Энэ бол одоо бидэнд маш их одоо тус болсон, бидэнд одоо нийт хөдөлмөрчдөд энэ хоолны соёлыг эзэмшүүлэхэд бол их чухал хэрэг болсон одоо иймэрхүү одоо үйл ажиллагаа явуулж өнгөрчээ гэж ингэж дүгнжээ. Ингээд одоо Cook-Time нэвтрүүлгийнхаа 10 жилийн тохиолдуулан за энэ Cook-Time нэвтрүүлгийг бэлтгэж байгаа нийт уран бүтээлчид за мөн нэвтрүүлгийг байнга дэмжиж идэвхтэй хамтарч ажиллаж байгаа UBS телевизийн хамт олонд шин сэтгэлийн талархлаа илэрхийлж ажлын амжилтыг хүсье. Тухайн хоолыг үйлдвэрлэж байгаа багц хэрэгслүүд үйлчлэгээний тий. За үйлдвэрлэлийн багц хэрэгслүүд мөн ялгаагүй. Тэрийг шинжлэгдэж байгаа манай одоо зах зээл дээр шинээр орж ирж байгаа багц хэрэгслүүдийг илүү их танилцуулаад тэр одоо багц хэрэгслэр хэрхэн яаж одоо хоолыг хийхөө тэр багц хэрэгслийг хэрхэн яаж хэрэглэх үү гэдэг талаас нь их зааж өгдөг юм байна. Энэнгээрээ нөгөө хүмүүс маань магадгүй заримдаа нөгөө Cook-Time нэвтрүүлгээр гарч ирсэн одоо шил шаз эдлийг олж авъя. За нөгөө Cook-Time нэвтрүүлгээр хэрэглэгдэж байгаа хутгагчийг авъя. За тэр хутга сэрийг олж авъя гэсэн ийм бас хэрэглэгчийн эрэлтүүдийг бас тэндээс бий болгоод идэг юм. Энэ талаараа ч гэсэн ер нь Cook-Time нийгэмд оруулсан хувь нэр их өндөр. За салбарт оруулсан одоо хувь нэмрийн хамгийн өндөр зүйл нь юу гэхээр технологийн дэвшлиг сурталчилж таниулж мэдрүүлж өгснөр их даваа талтай гэж би өгнөлж явдаг. Нэг зохион байгуулж явуулдаг. Студийн хамт олонны одоо 10 жилийн бол баялаг туршлагатай мэрэгжлийн төвшөнд болж хөгжиж чадсан ингээд одоо бас энэ салбарын хүмүүс хэлж байгааг бодоход энэ бол одоо бас юу юм байна үр дүн төрчээ тэг тусмаа энэ салбарыг хөгжүүлэхэд их хувь нэмрийг оруулжээ гэж үсээд тэгээд танаа хамт олонд ажлын их амжилт цаашдах нь
амьдралд аз жаргал сайхан бүхнийг хүсэн өрөөё гэж. Тэгэхээр Монголд бол ер нь анх бол мэрэгжлийн олон нийтийн төрийн бас бол Монголын тоогч нарын холбоо байгуулагдсан. За манай хувьд бол ер нь 2005 онд бол байгуулагдсан шүү дээ. Хоол үйлдвэрлэл үүсгэний хөгжлийн төв гэдэг. Тэгэхээр манай төрийн бас байгууллагын нэг онцлог нь нийгэмд үйлчилдэг, гишүүдгүй. Тэгэхээр бүх иргэдэд бол нэгдүгээрт нээлттэй байдаг. Хоёр дахь юм бол ерөөсөө энэ хоол үйлдвэрлэл үүсгэний байгууллагад ажиллаж байгаа нийт одоо юу гэдгийг мэрэгжлийн ажиллагчид тэднийг бол одоо бэлтгэх. За тэгээд бол тэдэнд бол онол арга зүйн одоо менежментийн тусал цаг бол үзүүлэхэд бас өөрийнхөө үйл ажиллагааг бол чиглүүлж явдаг. Ийм л одоо үндсэн гол статусаар бол нийгэмд үйлчилж байгаа. Тийм учраас бол өнөө цагт ч гэсэн бид бол яг энэ үйл ажиллагаан дээр 2005 оноос бол хойш бол тасралтгүй одоо бол үйл ажиллагаа явуулж байна. Энийг л одоо юу гэдгийг хэрэг нийгэмд бол өөрийнхөө бодлого үйл ажиллагаа явуулах нэг арга хэрэгсэл нь бол одоо энэ хоолны цаг нэвтрүүлэг. Тийм ч учраас бол ер нь цаашдаа ер нь одоо манад бол мэрэгжлийн олон одоо энэ байгууллагууд бол үүсэж байгуулагдлаа л да. Ер нь нийгмийн захиалгаар тийм ээ. Ер нь чинь өөрчлөлт бас шинжилт бол явагдаж байна. Тэгээ энэ одоо олон одоо байгууллагуудтай бид бол нэгдүгээрт нь бол өнгөрсөн одоо дараагийн одоо хугацаанд бол ер нь нэгт хамтран ажиллах болно. Одоо өнгөрсөн хугацаанд бол бид олсон ололттой бол одоо бэхжүүлэх нээлттэй хамгийн гол нь одоо зарчмаар бол эрхтгийгш одоо хамтран ажиллана. За баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэндээ Cook-Time нэвтрүүлгийн 10 жилийн зориулсан сурал нэвтрүүлэг маань цааш үргэлжилж байна. За нэвтрүүлэг маань цааш үргэлжилж байна. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бас нэгэн брэнд бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Cook-Time нэвтрүүлгийн 10 жилийн сурал нэвтрүүлгүүдийг бас спонсорлж та бүхэнд бас хүрэхэд үнэтэй хөнөмөр оруулж байгаа. Өгөөж жишг компани бас хамт олондоо талархлаа илэрхийлээ. Тэгэхээр өгөөж жишг компани маань Турк улсын энэ сайхан брэнд бүтээгдэхүүнийг Монголын зах зээлээр оруулж ирсэн байна. Тэгэхээр маш их одоо олон төрлийн савлгаатай, олон төрлийн жимсний орц найрлагатай хамгийн гол нь бол 100% жуус юм байна. Би ямар ч хэлсэн одоо энэ манго төрлийн бүтээгдэхүүний хамтнаас гарахаа байчлаа. Ердөөл шахаж савлав. Тамиг жимсний шүүс. Мастер болоход нэг алхам 1 жилийн VIP сургалтын бүртгэлэг хэллээ. Та энэхүү VIP сургалтанд хамрагдсанаар үйлчилгээний дэвшлээ технологид суралцаж, зах зээлд өрсөлдөхүйц мэргэжлийн боловсон хүчин болох төдийгүй өндөр цалин ажлын байрны баталгаагаар бүрэн хангагдана. Гүншин мэргэжлийн сургалтын төв танилцуулж байна. Гүншин мэргэжлийн сургалтын төв нь зөөгч ба бармын мэргэжлэр ая тухтай орчинд хэмт төлбөрөөр ажлын байрны баталгаатай болж мэргэжлийн гэрчилгээг олгох болно. Гүншин мэргэжлийн сургалтын төв. Гүншин мэргэжлийн сургалтын төв тогооч ба нарийн бовчны мэргэжлэр ая тухтай орчинд олон улсын жишг нийцсэн чадварлагч багш нараар хичээл заалган ажлын байрны баталгаатай болж мэргэжлийн үнэмлэх зэрэгтэй төгсгөнө. Сургалтын төлбөрт мэргэжлийн үнэмлэхний үн, гарын авлага материалууд, кино хичээлүүдийг бэлгэлээ. Мэргэжлийн сургалтын төв.
ердөө шахаж савлав. Тамиг Жимсний шүүс. За одоо ингээд цөмөр зочдтойгоо дараагийн хоол болох үндсээ хоол өхрийн гол махан стейк терияки сүмстэй хийж байна би өнөөдөр. За махаа ерөөхдөө баг зэрэг тослоод амтлаад мах маань ерөөхдөө ил гал дээр 5-6 минутын дотор болно. Энэ бүрэн болт. Well done болт. Өнөөдөр зочд маань ерөөхдөө махаа мэдээж бүрэн болгож авах гэсэн санал ирсэн байгаа учраас махаа ерөөхдөө бүрэн болгоно. За ерөөхдөө махаа тавьчлаа. За одоо хажир маань бол нугсан төмөс хуурсан ногоо маань үндсэн улаан соустай. Нугсан төмсөө би бас энгийн нугсан төмс явуулъя гэж бодсонгүй. Нугсан төмсөө бас ногоон сонгонтой гахаа утсан махтай бас нугсан төмс хий гэж бодлоо. Энд ногоонууд маань үүдээ чинжүү, ягаан сонгон, хаш хулуу гэсэн 4 төрлийн ногоо орсон. За яг л ногоо маань зөөлөн хуурах. Уцан гахаа махаа мэдээ тослогтой учраас махаа хийгээд өгнө гэдэг. Уцан гахаа мах бас хийхээр нугс маань их гоё амттай гоё утсан үнэтэй болж болж байна. Ногоондоо жоох маск өгье. Маск хийхээр бас гоё амтан зөөлрөдөг гоё өнгөн гоё гялцаад бичгийн доцоор амтнаа. За бэкон мөнгө сайн хуураад өглөө. За одоо үүндээ гоё ногоон сонгоныхаа аагийг оруулаад. Нэг хуурж өгөхгүй жоох ногоон сонгоныхаа ааглуулаад үүн дээрээ нугсан төмсөө урд зүйлс нугсан төмсөө бий. Сүү. За мас давс бэж байгаа. За төмсөө сайхан хамтлаад. Төмсөө үүдээ өнгө алгасан. За махаа ерөөхдөө нэг талын нь бол 2-3 минут ерөөхдөө хайс дотор шарах хэрэгтэй. За ингээд ерөөхдөө ачрууд маань бэлэн боллоо. Одоо цөмөрөө махаа бэлэн болгоод хоолоо тавгацгаая. За ингээд үндсэн хоол маань бэлэн боллоо. Манай зочдын өхрийн гол махан терияки сүмстэй стейк байлаа. Та бүхэн ингээд шинэ жилдээ сайхан тэмдэглээрээ тэгээд Cook Time нэвтрүүлгийнхаа 10 жилийн ойд Бородой сүлжээ рестораны хамт олноос 10 жилийнхэн ойм галгалуун баярын мэндийг хүргье. За тэгэхээр Cook Time нэвтрүүлэг маань та бүхэнд хүрээд нийтдээ 505 дугаар буюу 15150 минутыг тань зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл 15150 минут нэвтрүүлгийг бэлтгэхийн тулд цаана 3-4 цаг зарцуулдаг гэдгийг хэлэхэд бас энэ тоо болвол бидний хүч хөдөлмөр болон Монгол улсын хоол хүнсний салбарт оруулж байгаа хувь нэмрийг бас үнэлэх нэгэн тийм үзүүлэлт болох юм а. Өөрөөр хэлбэл Cook Time нэвтрүүлгийг анх гарахаас нэгсүүлээд өнөөдрийг хүртэл 15150 минутыг телевизийн нэвтрүүлгийг үзэж бидэнтэй хамт байдаг үзэгчд маш олон байдаг. Тэгэхээр энэхүү үзэгчдийн төлөөлөлтөд та бүхнийг уулзуулъя. За өнөөдрийн тухайд гэх юм бол бид Мишель Экспо дээрээс нэвтрүүлэг өргөжлүүлэн тагуудаа хүргэж байна. Тэгэхээр 10 жилийн ойд зориулаад за манай нэвтрүүлгийн үнэн үзэгчид хэрэг тааруул бид нар гарын бэлэг болгоод энэхүү 10 цуврал хичээлээсээ гарын бэлэг болгож үзэгчидтэй өгөхөөр шийдсэн байгаа. За ингээд өнөөдрийн азтангуудаа хамтдаа айцгаая.
За сайн байна уу та? Сайн байна уу? За өөрийгөө танилцуулахгүй юу? Би Говьлтай аймгаас ирсэн. За их сайхан завшаантай хэрэг болж байна тийм ээ. Тэгэхээр өнөөдөр манай UBS телевизээр үзэгчидтэй хүрдэг Cook Time гэдэг хоолны нэвтрүүлэг байдаг. Тэгээ Эрдэнэгүй багш маань явуулдаг. Энэ нэвтрүүлгийн маань өнөөдөр 10 жилийн болж байгаа л да. Бидний зүгээс танд асуулт тавья. Тэгээ та хэрэг хариулж мэдвэл бас өнөөдрийн таны бас азтан болгож энэхүү хоолны цомгийнхоо дээжээс танд бэлэг болгож байгаа. За баярлалаа. Би ер нь бол энэ нэвтрүүлгийг маш их дэмждэг. Пен тэгээд энэ хичээл бол одоо хувь хүнд бол маш их мэдлэг өгдөг. Мөн одоо Эрдэнэхүү багштай одоо баярын мэнд хүргэе. Тэгэхээр яг одоо цуврал 10 хичээл аваа явж байна л да. Ямар гоё юм бэ? Азтай маш их азтай байна. Би энэ номингийн юуны тасгаас авдаг байхгүй хэвлэлийн тасгаас маш их азтай байна. Та бүхэнд маш их баярлалаа. Телевизээр гарч байгаа хоолны нэвтрүүлгийг хэр зэрэг сайн үздэг шүү дээ, байнга үздэг шүү дээ. Ер нь авах санаа оноо ер нь байдаг. Байдгүй яах вэ? Яг одоо Улаанбаатар телевизээр Cook Time гэдэг нэвтрүүлэг гардаг шүү дээ. Нэмээ Cook Time нэвтрүүлгийг маань 10 жилээ болж байгаа. Та ер нь өөрөө хэр зэрэг сайн гэртээ тогооч юу? Гайгүй. Тэгэхээр таны бас энэ тийм хоол хүнсээ боловсролыг дээшлүүлэхэд бас тусдаг түхэн болох зорилгоор видео хичээлийг танд дурсгая гэж бодож байна. 10 жилийн байдлаа зориулаад бид нэр 28 цуврал видео хичээлийг гаргасан. Япон хоолыг бас их эрүүл хоол гэдэг шүү дээ. Тийм байна. За та заавал гэртээ хийж гэрээхэндээ бас хийж амтлуулаарай. Сайн байна уу? Хэр зэрэг сайн гэрээ эзэхтэй вэ? Ер нь сайн л гэж боддоо шүү дээ. Ялангуяа одоо гэрээ эзэхтэй байгаа хамгийн гол үзүүлэлт бол яхаар хоол хүнсний боловсрал одоо өрхийнхөө эрүүл мэндийн төлөө сайн анхаардаг хүмүүсийг илдэг байх гэж боддог. За бидний тухайд гэх юм бол UBS телевизийн Cook Time гэдэг нэвтрүүлгээс явж байгаа. Тэгээд 10 жилийн ой маань яг энэ цаг мөчид болж байна. Cook Time нэвтрүүлгийг хэр зэрэг сайн үзэж байна? Зөв нөө анхлан анзаахт нь нэлээд хүсдэг байсан. Тэгэхээр ялангуяа гэрээ эзэхтэй нарт хамгийн хэрэгцээтэй зүйл бол яхаа аргагүй. За ингэж таны хувьд хүүхэдтэй юу? Хүүхэдтэй. Хүүхэдтэй ямар хоол хийж өгөхийг бас эрхэм зорилгоо. Тэгэл бантан каш гэл хүмүүсийн огшил ер нь голтой хийдэг. Гэтэ яг нэг бантан эдрээ нэг жоохон шимтэй болохын тулд лоо муу өрөөлтэй нэг юм их өндөгтэй бантан зантан ч юм уу те жоохон тэгж хийдэг шин. Ер нь судалгаа хэр зэрэг сайн хийдгүй тэгэл ээж мэж ах дүүгээсээ тасаж ол хийчтэй шин. Тэгээ яг одоо энэ цаг мөчид Cook Time нэвтрүүлгийн маань 10 жилийн болж байна. Тэгээд өнөөдөр 10 жилийн ойгоо бас баяртай зориулаад Michelle Expo-дор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчтэй бид нар за ийм цомгуудыг бол бэлэг барьж байгаа. За тэгэхээр таны хувьд гэх юм бол яг ерөнхий мэдээлэлтэй байдаг юм байна шүү дээ. За тэгэх юм бол энд яг цэвэр мэргэжлийн хэмжээний за түүнээс гадна яг хүүхдэд ямар шинэтэй бодис хэрэгцээтэй байдаг юм бэ ч гэдэг юм уу тийм ээ. Бүхий зүйлийг агуулсан за хүүхдийн хооллолт буюу цуврал цомгийн маань 5 дахь цомгийг танд олгож байна, өгч байна. За баярлалаа UBS телевизийн хамт олон. Тэгээ цаашд нь одоо урлагийн өндөр амжилт хүсье. Сайн байна уу өгчээ. За UBS телевизийн Cook Time гэх хоолны нэвтрүүлгийг үздэг үү? Үздэг. Тэрнээс яг таалагддаг зүйл нь юу байдаг вэ? Тэгээ хоолыг одоо зааж байгаа нь битээр ингээ зааж байгаа нь таалагдчих шүү дээ. Энэ бол шууд одоо хоол зааж байгааг нь хараад магадгүй амьдралаа хэрэгжүүлсэн тохиолдол ер нь хэр зэрэг вэ? Гэхдээ авах санаа авах юм бол зөндөл байдаг байхгүй юу? Тэндээс бол хараад одоо тэр хоолыг тэгж иймээр энийг тэгж мээр ингээд хүсээ санаа авах юм бол айгүйх байдаг. Анх Улаанбаатар телевизээр одоо үзэгчдээ хүржсэн энэ нэвтрүүлгийн тухайд гэх юм бол яг одоо өнөөдөр 10 жилийн ойтойгоо залгаж байна л да. Тэгээ өнөөдөр би танд одоо энэ за баярлалаа танд. За баярлалаа. Ердөө шахаж савлав. Тамиг Жимсний шүүс. Ингээд манай нэвтрүүлгийн спонсор байгуулах өгөөж компани Тамиг брендийн бүтээгдэхүүнийг би бас хөрөлцөөсөн зочдтой гарын бэлэг болгон өгье. Тэгэхээр Туркийн алдарт Тамиг нэртэй жүүс бол бас хүмүүсийн ялангуяа эрүүл хоолтонд бол хамгийн тохиромжтой жүүсээр шалгарсан юм байна. Ингээд өгөөж компанид баярлалаа. За энэ хөө ингээд Cook Time нэвтрүүлэг маань 10 жилийнхаа тэмдэглэж байна. Тэгэхээр үзэгч тавхан ч гэсэн бас бидэртэй адилхан сэтгэл өндөр баяр дүүрэн байгаа гэж бодож байна. Учир нь гэвэл
өнөөдөр бас бид Cook Time нэвтрүүлгийн 500 дахь дугаарыг хэлж байна. Өөрөөр хэлбэл үзэгч та бүхэнтэйгээ 10 жил хамт байсныхаа баярыг тэмдэглэж байна. Ингээд нэвтрүүлэг маань цаашаа улам үргэлжлэж, олон бүтээлүүдийг та бүхэнд хүргэж, олон Монгол улсын хоол үйлдвэрлэлийн салбарт хөгжлийнхаа хувь нэмрийг оруулахын итгэлтэй байна. Үзэгч та бүхэнд баярын